Өнгөрсөн жил миний нэг танил архитектор надад хандаад манай нэг найз Монгол руу 7 хоногийн хугацаанд амархаар явж байгаамаа. Чи тус болоод өгөөрэй гэж загсая. Тэгээ би нөгөө найзыг хүлээж аваад аль жуулчлалын компанитай холбоод тэгээд нөгөө найз нь 7 хоног Монголын хөдөө орон нутгаар аялах гээд ингээ явсан. За ингээд яваад ирээд явахын урд ороо би орон хоол өгөөд ингээд яриа суусан. Тэр нөхрийн нэг ийм сэтгэл хөдлөл надад ийм сонин гоё ийм мэдрэмж өгсөн юм байна. Тэгсэн яг хээрээр 5 хоног хоноод 7 хоногийнхаа. Тэгээ нэг ороо гал түлээд галын хажууд сууж исэн. Нөгөө гал чинь ингээд асгаар их гоё дуу чимээтэй шүү дээ, тий, шатчгаа модны чимээ. Тэгээд модны цог дэшегээ хөөрөөд тэгээд нэг юм мутаа болоод тэгээ яг тэр нэг бүрхийн үе байсан юм шиг байна. Тэгээд яг юм тас харанхуй окторгоо руу ингээд хөөрсөн гинэ. Тэр ингээ хараа сууж исэн чинь гинт өөрт нь үгүй би хаа байна? Би чинь газар дээр байгаа мó гэдэг ийм бодол төрсөн гин. Тэгсэн яг нөгөө нэг тэгээд нэг очингээ хөөрж байгаа тэр ингээд сэтгэл мань хүнийг газараас хөндөрүүлээд өөрийн нөгөө юм агаарт окторгууд байгаа юм шиг ийм мэдрэмж өгсөн юм байна. Тэгээд өөрөө тэрнээс айгүй ингээд сайхан болоод тэгээ бодчихлээ. Би хизээ ийм мэдрэмж юу авсан бэ гэд ингээд бодсон чинь ер нь ойрын жилүүдэд мань хүний санаанд тиймэрхүү төсөөл ер нь төрөөгүй юм байна гэдэг тийм бодол орж ирж байна. Тэгээд тэрийгэ ярьчихад надад би Монголд аялсан ажлынхаа талаар архитектурын сэтгүүлд өөрийнхөө сэтгэлийг бичнэ гэд ингээд явсан. За тэгээд нөгөө аялагч маань очиод архитектурын сэтгүүлд өөрийнхөө бичсэн Монголын тухай сэтгэлээ хэвлүүлээд надад явуулж тэрийг ингээд уншсан чинь нөгөө надад ярьж байсан яг нөгөө галын хажуу сууж байсан тэр сэтгэлээрээ үгүй орчин үеийн бид чинь ер нь хэн болж хувирж байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөд тэгээд тэрүүндээ тайлбар өгөх гэж оролцсон байна. Тэгэхээр бид чинь өнөөдөр ийм чигжүү хотод өндөр байшинд байнгын гэрэлд хиймэл гэрэлд. За тэгээд дээр нь агаар амьсгалж байгаа агаар нь хүртэл фильтрээр цэвэрлсэн ийм агаар амьсгалаад тэгээд ингээд амьдарч байгаа өөрийнхөө амьдралын орчныг би их тохилог сайхан амьдарч гин гэдэг ойлгодог болчих. Гэтэл хүн гэдэг өөрөө байгалийн амьтан байгальтай харьцаж хүн өөрийнх нь тогтохын сэтгэл санааны энэ бүх тайвшрал энэ бүх сайхан үнэлэмжийг авдаг. Тэр харьцаа минь хайчсан юм бэ. Бид нар тэр харьцаагаа ер нь мэдрэхэ болчихж байгаа юм биш үү гэдэг ийм сэтгэл. Тэн дээр бүр өөрийнх нь тэр битсэн нэг тодорхойлт надад их таалагдсан. Бид яг өөрсдийнхөө төлөвлөдөг байшингийн шилэн фасад шиг гялгар өөрсдийнхөө бүтээж байгаа хотуудын бетонцсон зам талбай шиг гүлгэр хүмүүс болж хувирж байгаа юм биш үү гэд асуултын тэмдэг тавьсан байна. Бидний нөгөө нэг бие биетэйгээ харьцдаг хүмүүсийн хоорондын харьцаа тэгээ байгальтай харьцаадаг энэ харьцаа гэдэг юм чинь нөгөө хүн гэдэг тодорхойлтын үндсэн шинжүүдийг илэрхийлдэг их чухал зүйлүүд гэдгийг бид ерөөсөө мартаж байгаа юм байна. Тэгэхээр бид хүний өөрийнх нь үндсэн өгдөл болсон энэ орчноос тасраад энэ харьцаанаас хөндөрнө гэдэг бид хэн болж байгаа юм бэ гэдэг ийм хүлээг өчтсөн байгаа байхгүй. Тэгээ энийг уншаад сууж байгаад надад нэг төрсэн нэг сайхан сэтгэл юу гэхээр тэгэхээр хүн төрөлхтний өнөөдрийн энэ хөгжил дэвшлийн энэ нөлөөлөл болсон энэ амьдралын хэв маягт өгүүлэгдэж байгаа юм. Яг тэр нэг юм байгальд очих, тэнд нэг ингээд чөлөөтэй явах, тэгээ тэр сая нэг гал төлөөд ороо сууж байгаа яг тэр шиг тийм нэг гоё юм нөхцөл байх гэдэг ийм зүйлүүд улам хоор болж байгаа юм байна. Тэгэхээр магадгүй бид өөрсдөө ер нь тэрийг тоодоггүй. Одоохондоо бол бидний хувьд бол бид нар тэр орчноос тасраагүй байгаа байхгүй юу?
бид дуртай цагтаа бид нар машинаа унаал хээр гараад явцдаг, найз нөхдөдөө хээр зугаараад хоноол ингээл явдаг тий. Тэгэхээр бидний хувьд бол монголчуудын хувьд бол одоохондоо энэ боломж бидэнд байгаа. Харамсалтай нь бид нар энэ боломжийг улам ховордож байгаа тийм үн цэнтэй зүйл гэж ухаардаггүй. Тийм учраас биднэрт тэрийг хайрлах тийм сэтгэл төрдгөө юм байна гэдэг ийм ойлголт надад төрсөн. Магадгүй ойрын ирээдүйд хүн төрлөختөнд хамгийн чухал ийм зүйл манайд одоохондоо байна. Энийг авчулж хадгална гэдэг бид дэлхийд ёстой гайхуулах юмтай тэр хүн гэдэг зүйлийг тодорхойлох тэр орчинд амьдарч байгаагаа бахархах зүйлтэй ийм хүмүүс байж болох юм байна гэдэг бодол надад төрсөн.